Ерөнхий сайд бүрийн тунхагладаг орон нутагт эрх мэдлийг шилжүүлэн гэх бодлого бодит байдал дээр хэрэгждэггүй гэх асуудлыг аймгийн засаг дарга нар хөндлөө. За тендерийн эрх мэдэл ашигт малтмын зөвшөөрөл, агентлагийн удирдлага зэрэг гол шийдвэрүүд төвдөө үлдэж, харин хариуцлага, шалгалт, санхүүгийн дарамт орон нутагт ноогддог хэвээр байна. За ялангуяа худалдан авах ажиллагааны эрх мэдлийг бодитоор орон нутагт шилжүүлэхгүй бол төсвийн санхүүжилттэй орон нутгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгждэггүй, царцаж гацдаг байдал тасрахгүй байна. Орон нутагт хэрэгжих ёстой бүтээн байгуулалтын ажил худалдаа авах ажиллагааны тендерийг засгийн газраас төвлөрүүлэн зохион байгуулдаг болоод утсан. Эрх мэдлээ босоо удирдлага шилжүүлээд ажлууд газар дээр удааширч, зарим нь бүр зарцах тохиолдол нэмэгдсэнийг аймгийн засаг дарга нар шүүмжиллээ. Тэд төвийн шат амжлаг олон шийдвэр гарах хугацаа сунжирснаас барилгын улирал алдаж төсөв төртөг өсөх нь их болсныг онцолж байна. Тухайлбал Аранга аймагт сургууль цэцэрлэгийн барилгыг төр барихаар зарцдаг, хувийн хэвшил барихаар нэгжлийн дотор л ашиглалтанд ордог болжээ. Харин Сүхбаатар аймгийн Бичигтонтын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ өмнөх засгийн газрын үед орон нутагт эрх мэдэл өгөхгүй гэсэн. Гэвч одоо хүртэл Бичигбомтын бүтээн байгуулалтанд ахиц гараагүй гацжээ. Өвранга аймгийн тухайд сумдын сургуулиудад нутгийн тариалан чинь төмөс хүнсний ногоогоо нийлүүлж чаддаггүй. Үдийн хоолны тендер чалгарсан аж ахуйн нэгж нь хотоос төмсөн худалдаа авдаг болсон гэлээ. Төрийн худалдаа авах ажиллагаан дээр ирсэн газардууд дандаа Улаанбаатар хотын компаниуд шалгарсан. За зарим ажлууд нь бүр огт яваагүй. За бүр ингээ гаццсан байдалтай ийм байдалтай. Нөхцөл байдал ийм байгаад байгаа. За бид бол одоо худалдаа авчлагыг одоо аймагуд арга нар өөрсдөө авъя гэдэг гол нь биш. Тэгээ яг бодит үр дүн өнөөдөр ийм байгаад байгаа. Үнэхээр шаардлага анхахгүй аж ахуйн нэгжүүд ирэх юм аа. Одоо энэ 5 сумд энэ 8 айлын орон сууцны барилга ер нь нэг гүйцэтгэл нь 10-20% яваа шүү. Тэнд бид нэг талах тариа юу гэдгийг сүү цагаан айдаг боловсруулад идэг. Тэрийг сургууль цэцэрлэгтээ нийлүүлж чадахгүй байна. 8-аас 11 жил болсон 8 барилга улсын төсвөрийг идэж байгаа барилга байна. Дуусаагүй жил болгон өсөн нэмж байгаа хэрэглээ өсөлтөө тооцоолоод тавьчихдаг. Тэгээд шалгарсан компани манаас хариуцлагагүй ийм компаниуд очиод тэгээ 3 жилийн магадлангийнхаа хуулийг одоо би сайн мэддэг. Тэгээ магадлангаа нэмүүлэх гэж улсын төсвөөр нэмэгдүүлэх гэж явсаар байгаа цаг хугацааг нь авчдаг. Тэгэхээр энэ худалдаа авалтын юмыг орон нутлоо шилжүүлэх эсвэл хийж байгаа компаниудад одоо харж хсаалтанд оруулах талаас нь анхаарч ажиллаач гэдэг дээр нэг тийм санал байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангасан баталгаатай бүтээгдэхүүн байсаратал тендерийн шалгуурын улмаас чанар муутай зах зээлийн өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн сонгогдох тохиолдол Дархан уул аймагт их гарсан гэлээ. За үүний үр дагаварт орон нутгийн боловсролын байгууллагууд эцэгчүүдийн шүүмжлэлд өртөж хууль мөрдсөнч буруутан болж үлддэг байна. Мөн аймаг суманд барилга замын ажил хийхэд зайлшгүй шаардлагатай хайраг дарганы тусгай зөвшөөрлийг өнөөдөр салбарын ам төв байгууллага шийддэг гэлээ. Зөвшөөрөл авах хугацаа урт шийдвэр удаанаас үүдэн аймагуд хөрш аймагаас өндөр өртгөөр материал татахад хүрчээ. Зарим аймаг Улаанбаатар хотын үнээс ч өндөр өртгөөр бетон зурмаг, хайраг дарга худалдаа авах нь бүтээн байгуулалтын зардлыг огцом нэмэгдүүлэх гол шалтгаан болсон гэлээ. Мөн тээвэрлэлтийн давхар зардал нь эцсийн дүндээ улсын төсөвт дарамт болж буудаг болсон. За энэхүү орон нутагт хэрэгжих ёстой бүтээн байгуулалтын ажил, худалдаа авах ажиллагааны тендер нь зөвхөн нэг аймаг, нэг салбарын асуудал бус орон нутгийн хөгжлийг гацаах тогтолцооны түвшний асуудал болсон гэж энэхүү аймгийн засаг дарга нар ярьлаа. За иймээс аймгийн засаг дарга нар орон нутагтаа мэддэг ажлаа өөрсдөө шийдэх эрх мэдлийг дахин хуваарлахыг засгийн газраас шаардлаа.